За үдшин мэд найзуудаа тэгээд хэр амир вэ гэхээр season 2-ын 4 дахь дугаарт тавтай морил тэгээд өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө Монголын аимшиг кино салбарын маш том төлөөллүүдийн нэг буюу Үхлийн тойрогоор бичлэг хийх гээд бэлдсэн байна. Тэгээд мэдээж Үхлийн тойрог бол Монгол аимшиг киноны кино театрын үзэл дээр номер 1-т жагсдаг кино штэ тий. Тэгээд Үхлийн тойрогийг үзэж байгаагүй хүмүүс байх юм бол үзэхгүй ямар ацаа хийжсэн л гэж асуумаар байгаа. Яалтчгүй энэ кино театрын аимшиг киноны номер 1 гэх статусаа хүртэх эрэхтэй бүхий л талаараа маш чанартай айгүй сайн аимшиг кино байхгүй юу. Мэдээж за Монгол уран бүтээлчдээс гадна Таиланд уран бүтээлчид хамтран хийсэн кино гэдгийг энэ дөрөвдөх ёстой. Гэтэ тэ ийм сайн бүтээлийг зүгээр нэг гадны хүмүүс хамтарсан болохоор сайн болсон гэдэг ойлголтыг өгмөөргүй байгаа юм. Кредитийг нь өөрсдөө та нар сайхан харах юм бол тэ ер нь л ихэнх нь ингээд гол үүргүүд дээр Монгол уран бүтээлчд маань ажилласан байгаагаас гадна угаасаа Монгол зохиолчийн зохиол, Монгол найруулагчийн найруулга байгаа байхгүй. Тэгээ угаасаа зүгээр баргийн Монгол аимшиг кинонуудын оролддогчгүй маш том юмнуудыг маш зоригтойгоор хийсэн буюу гол дүр болох Ариун Бян бахын дүр тэгээ бараг л бүтэн киноны турш тал нүүрний ингээд спешиал мейкаптайгаа явчихж байгаа юм. Заримыг нь YouTube дээр харуулж болохооргүй эвгүй цус нүжтэй сценүүдтэй төсөв хөрөнгө сайн зарсан мэдгэдэгхүүц VFX шотуудтай гэдтэй яалтчгүй зоригтой хийгээд үр дүндээ хангалттай сайн хүрсэн кино мөнөөсөө мөн байгаад байгаа байхгүй. Тэгээ би ингэж бодоод байгаа. Энэ кино яг удахгүй энэ Монголын аимшиг киноны номер 1 кино театрын ингээд одоо энэ рекордоо алдах байх заяа. Ягаад тэгэхээр дөнгөж сая 5 сарын 7-нд Үхлийн тойрог 2 буюу 2 дугаар анги нээлттэй хийгээд тэгээ яг одоо кино театрт гарч байгаа шүү дээ. Тэгээ надад ингээд нээлтийн урилга ирсэн байхгүй. Тэгээ угаасаа та трейлер энтрийг харсан байлгүй дээ те. Манай Түшиг ах нэг дүрдэн тоглолцсон байсан шүү дээ. Тэгээ театрт үзсэн хүний хувьд хэлэхэд бол нэгээсээ ч амар болсон байлээ энэ 2 дугаар анги. Тэгээ шар үсээ бас сайхан айхыг хүсэж байгаа хүмүүс байх юм болов л те. Үхлийн тойрог 2 бүх кино театруудаар гарч байгаа. Сайхан үзээрэй. Энэ шүүд ямар учиртай? Та мэдэн үстэй. Ямар ч тач тэгээ өнөөдрийн үед бол хэдүүлээ Үхлийн тойргийн 1-р ангийг хэр амар вэ? За бас хэр чанартай кино вэ гэдгийг нь мэдэж авах нэ. Тэгээ ревю хэсгээр янзын сайхан дэлгэнгүй яриад оноогоо өгдгөрөө өгнө. За бүдөө нэг өгжүүлүүлээ. Зүгээр ш байлаа энэ зүуд бэтэн чиний тэр дур булам төрх харсан чин мас орн галзуурхад ганц гурав номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурх чин төгс чамд хэлэх хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань найзуудтайгаа ан хийж явахдаа чон агнчхаад чихтэйхэн сайхан бахархалтай инээж байгаа Бямц цогтойхын тоглосон Сүхэ гэж ах хүүгийн дүрээр хэлж байгаа юм. Тэгээд за гэртээ харьцхаад хоол идсэн сууж ах үеэр нь энэ киноны ер нь хамгийн эвгүй дүрслүүдийн нэг харагданаа. Ашгүй зүүд байсан юм байлээ. Гэтэл Сүхэ ингэж зүрэмэл зэрчгээд би унтаж болохгүй гэд урдаа төмбөнтэй хүүт уус тавьчихад нүрээ дүрцсэн сууж идэг. Тэгснээ гинэт л ханан дээр үлгөөтэй байсан өөрийнхөө бууг буулгаад өөрийгөө буудах гэж яхад нь мэдээж ихнэр нь бууж ирэнгүүтээ болил доо яагаад байгаа юм бэ гэж зогсоох гэж оролдох нь ойлгомжтой. Энэс хамаахгүй. Ингэж Сүхэ эхнэрийнхээ аминд хүрснээр өөрөө шоронд орж хамгийн хэцүү нь хүүхдүүд нь буюу төмрөө жаргал хоёр өнчиржүүлдээд ч зогсолгүй бүр төмрөө насанд хүрээгүй учраас дүүгээ асран хамгаалах боломжгүй гэж цаанаас нь үзээд жаргалыг асрамжийн газар руу ахаас нь салгаад аваад явж байгаа юм байлээ. За тэгээ тайтл карт гараад өнгөрсний дараа энэ явдлаас нэлээ хэдэн жилийн дараах төмрөө маань ингээд Монгол гэрийн тоон энэ төр уралсан шигэ гав ганцаархнаа амьдарч байгаа
хэдүүлээ хардгийн. Мэдээж жаргал бол ахтайгаа холбоотой байдаг нь ойлгомжтой. Хотод амьдардаг ч гэсэндээ ойрхон ах дээр ирж дулаан уудсан тэр өгдөг юм байна лээ л дээ. Гэсэн ч тэ төмрөө бол аав нь ээжийнх нь аминд хүрсэн хэргийн газар буюу яг тэр байшинда одоо хүртэл амьдардаг гэхээр тэр аимшигтай травматик үйл явдлыг даван туулж чадаагүй. Ер нь л бүхий л амьдралаа аз жаргалгүйгээр харанхууд шигдээд өнгөрөөцөн л байгаа юм л да. Жаргал маань арай өөрийгөө эдгээгээд одоо бүр загвар зохион бүтээгчээр ажилтдаг юм байна лээ. Тэгээд ах дээр ингээд хаяа ирэхээр төмрөө ерөөсөө тоож байгаа шинжгүй авчирж өгдөг хувцснуудыг энэ ч өмсөхгүй. Над шиг хүн чиний амьдралд лайл болно. Надад юм хум авчираад байлгүй өөрийнхөө амьдралыг л бод заа юу гэд хэдэр ёдрлаад идэг болж таарж байгаа юм. Ямар ч тач жаргал энэ удаад зүгээр нэг шалтгаангүй ирсэн биш байдаг буюу аав нь шоронгоос суллагдсан талаар хэлчихэл ирсэн юм байлээ л дээ. Чамд амьдрах шалтгаан байгаа мó? Төмрөө. Чи миний ээжийг яах залсан. Газар дор байх хүн чи биз дээ. Би хамгаалах гэж оролцсон. Хэнэс өөрөөсөө нү? Эсвэл дүү бид хоёроос уу? Аав нь алаагүй. Юу гэнэ? Миний хөөс. Ээж минь өнгөрсөн өдөр. Би аавгүй болсон. Навш минь. Төмрөө буцаж харьцахад сэтгэлийн зовлонгоо дарах гээд галзуу солиотой юм шиг ууж байгаа юм л та. Яг энэ үеэр нь сүхээ зүүдэндээ өөрийгөө шоронд буцаад орцсон байна гэж зүүдлэхээс гадна төмрөөг галж шатаж үхэж гин гэж зүүдэлж идэг. Хамгийн гол нь тэр нь яг биелээ олгож идэг буюу төмрөөг тасарсан хэвдэж хахад нэг хуучин уртсгагч нь мааслаад шатаад эхэлдгийг. Сүхээ чудалгүй ирж таарад төмрөөг галан дундаас гаргаж гадаа хэвдүүлчингүүтээ хаалга дотроос нь хаагаад төгжээдгдэг. Мэдээж төмрөө дөнгөж сэрсэн болохоор яг юу болоод байгааг сайн ойлгоогүй ч гэсэн шууд л цонхоо хагалж явж оронгуудаа аавыгаа аврах гэж оролдох нь ойлгомжтой. Паникнда шууд л гарч гүгээд гадаа гараад ухаан алдаад ундаг. Монгол эмнэлэгт биш бүр Таиландд ирсэн Таиланд эмнэлэгт байгаа юм байна лээ л дээ. Жаргал дагуулад ирсэн болж таарж байгаа энэ сүхээ галаас амьд гарч чадаагүй өөд болоод харин төмрөөгийн биеийн бүр үнэхээр их хэмжээний түлэгдэлттэй нэлээд муу байсан болохоор арьсан амьсгалж чадахгүй бөөрийн дутагдалд ороод Монголд эмчлэгт хэрэг болсон тул нэлээд юм болж иж ашгүй зөв эмчээ олж чадсанаар Таиландд одоо яг энэ эмнэлэгтээ ирээд тэгээд том агалгааны ард дээр одоо ямар ч асуудалгүй эв ирүүл болсон байдаг.
зүүд байсан юм байлээ. Тэгээ энэ зүүдэнд харагдсан нөгөө төмрөөд маань хагалгаа хийсэн ахлах эмч байхгүй юу? Хөөх юм хувь заяа нь ойлгомжтой л болчихж байгаа юм л да. Оройн гэртээ харахад найзууд нь төрсөн өдөр юм дээ гэд сюрприз бариад сайхан далжган цаа байж исэн ч. Маргааш нь жаргал Камала гэд манай хоёрыг ийшин зуучилж хамаг имийг нь хөнгөвжүүлж өгсөн айгүй сайн Таиланд эмэгтэйг төмрөөд танилцуулдаг ч гэсэн төмрөө бол угаасаа нөгөө эмч байтугай жаргалд ч ганц удаач болов баярлаа гэд хэлжилгүй яргунаал байгаа даа штэ тий. Сүүлдээ бүр хоол мол авч шидэд над шиг юм хүний оронцог болсон хүн чиний сайн сайхан амьдралд чинь лайл болно. Яах гэж намайг аварсан ийм ирэмдгээрээ чамд лай болж амьдрснаас үхцэн нь дээр байсан энэ төр гээл тий. Амьд л байж штэ. Харин амьд биш хүн болвол өнөөх ахлах эмч маань тэгээд төмрөө зурагтаар тэр эмчийг нас варжээ гэсэн мэдээг олоод харчилгүй яах вэ? Ямар ч тач бодлого төмрөөгийн маань бие нэлээд сайхан тэнхэрч гсэн болохоор манай хоёр явах хүртлээр байрлах байрандаа ирчихэд хонхоор болж байгаа юм. Төмрөө дахиад л нэг муу ёрын зүүдлэх бөгөөд тэ энэ удаад ямар нэгэн хүнийг биш нэг юм дээр нь таг тавьдсан хоолны том тавгны хажууд цусан дутгалтсан мөнгө тэгээ за бас баха өтнүүд байгааг зүүдэлж идэг. Зүүд үйлэг гэдэг байна. Цустай мөнгө. Дахиад өхөл зүүдэл. Надад хаглаа хийсэн юм чи өгч байгааг. Би зүүдэлсэн. Та нэмэг уучих. Би чамд хэлээд байна шүү дээ. Би өхөл зүүдлээд байна гэж би чамд хэлээд байна. Та яд жоохон ч гэсэн хичээх хэрэгтэй шүү дээ. Хиний төлөө хичээх гэж. Өөрийнхөө төлөө. Энэ хүртэл амьд үлдэхийн тулд хичээсэн цаг хугацааныхаа төлөө. Бас миний төлөө. Би чамд тийм хэрэгтэй хүн үү? Чи юу? Намайг өөрийнхөө ахыг гэж боддгийм. Намайг биш. Асрамжийн газраа сонгочоод одоо яагаад сайн дүүгийн дүрсгээд байна? Би дөнгөж 7 настай байсан шүү дээ ахаа. Намайг өсгөж чадна гэдэгт итгээгүй байх л. Одоо ч гэсэн чи миний ярьж байгааг итгэхгүй байгаа үстэй. Би чамд хэлээд байна. Би үхэл зүүдлээд байна гэж. Ингиж асрамжийн газраа сонгосон бидтэй гэж уурлаад байгаа нь учиртай юм байна лээ л дээ. Төмрөө маань тухайн үед те жаргалыг асрамжийн газраас нь нууцаар хөтөлж гараад хоёулаа гэртээ харьяа гэж дагуулад явах гэсэн чинь жаргал те тэнд чинь ээж аав хоёр байхгүй штэ. Надад энд илүү гоё байна гэд буцаад орцсон юм байна лээ. Анх нөгөө төмрөө галд шатаж ухаан алдчихад өнгөрснөө зүүдэлдэг зүүдэн дээр нь богнохон харагдаад өнгөрдөм л да. Манай төмрөө маань те асрамжийн газрын хашааны гадаа дүүтэй уулзах гээд цасан хүн энтер барьсан дуудсан чинь жаргал нуруугаа харуулж цаашаага яваад тэгээд төмрөө цасан үнэ өшгөлж унгачингуудаа буцаад яваад өгж байгаа зураглал. Тэгэхээр төмрөө маань угаасаа дэлхий дээр үлдсэн яг цор ганц гэр бүлийнхээ гишүүнтэй буюу дүүтэйгээл хамт амьдрахыг хамт байхыг хүсэжсэн байгаа штэ. Даанч ингээд жаргал маань жаахан байсан болохоор ахыгаа ойлгохгүй нуруугаа харуулснаар төмрөө бол бараг тэ одоо хүртэл жаргалд чин сэтгэлээсээ гомддог юм шиг байна. Эсвэл за зүгээр дүүгээ санаад гэртээ ганцаараа байх хугацаанд нэрэл дүүд маань тэндээ байх нь аз жаргалтай юм биш үү дээ. Би дүүдээ лайл болох юм байна гэж бодохдоо үлдсэн амьдралынхаа туршид өөрийгөө үзий ядуулаад ч хамаагүй дүүдээ лай болохгүй л холхон шиг л амьдрий гэж бас бодсон байж болох юм. Гэтэ жаргал бол мэдээж өөрөө тэгэж ахтайгаа хамт яваагүй да харамсдаг гэмшдэг юм байлээ л дээ. Гадаа гарчгаад уйлцсан сууж байхад нь нөгөө мө Камалаа л тайвшруулж хажууд нь хань болж байгаа. Тэгснэ бүр жаргалыг дагуулад тэндхийхээ айгүй сайн лам дээр очингуудаа хамгал болоод байгаа юмыг нь хэлэхэд нөгөө лам нь хорвоо хоёр туйлтай байдаг юм. Тэгэхээр харна цайж болно. Бас цагаан нь харлаж болно. Ахт чинь зүүдлэгдээд байгаа тэр зүүдний учрыг нүднээс олж харж чадна. Харин чи альва зүйлийн учир шалтгааныг тайвнаар
тунгаан болох хэрэгтэй. Би ганцаараа ойлгохгүй байгаад энэ нэг юм мати хичээл цууцсан юм шиг юу ч ойлгосонгүй нэг гүлээчлээ. За. Төмрөө маань нөгөө цустай мөнгөний зүүднийхээ парт 2-ыг зүүдлэх бөгөөд тавган дээрх тагийг нь авсан чинь ингээд бөөн өтөндөө баригдсан юм эмэгтэй өвний тасарсан толгой байдгийг баг Камалагийн толгой юм шиг байгаа. Тийм гиснээс нэрээ бас Камалагийн толгойноос гадна нэг юм эмэгтэй өвний сүнс ингээ урдаас нь нэрж мэрээ. Ямар ч үсэн бас нэг юм муу ёрын юм ингээ давхар байгаад байдгийг. За тэгээ ямар ч үсэн ингээ байж хахад нь жаргал Камала гудамжинд хоол идсэн шигэ юм ярьцсан сууж ах бөгөөд Камалагийн мэн цусны бүлэг нь төмрөөдөө яг сайхан таарад Камала өөрийнхөө цуснаас төмрөөд өгч доонор нь болсон юм байлээ л дээ. Өмнө нь хөрх юм цусны бүлэг нь таараагүйгээс болоод би энэ муу байгаа ээжтэй доонор болж чадахгүй байсаар угаад амийг нь аварч чадаагүй юм байлээ л дээ. Ямар ч тач төмрөө шууд Камалагийн нэрийн удсыг нь олж авангуудаа дугаараар нь залгаад жаргалтай наад зуучлагчийг чинь би зөвдөллээ. Хоолны газар за бас мөнгө төгрөгтэй газраас хол байгаарэ гэд хэлэхэд жаргал нэх оошохгүй шууд уцаа тасалчдаг. Угаасаа төмрөөд бүрэн идэхгүй л байгаа л да. Төрөний лам ахууг нь те хар цагаа магаа ингээд тойр үе ярихгүй жоохоо ойлгомжтой юм хэлээд наад нэг юм чинь зүудэлсэн хүмүүс нь үхээд байгаа маа гэд шууд хэлсэн болвол энэ Камалагийн аим ингээд авраглаа штэ. Ойрхон спикер маслал газан дээр close up shot яваал стрит фудны тогооч могооч нь хоолоо ингээд галдан шатаагаал амар төгшөөр үүсчихсэн ч ашгүй Камала өгдөггүй жаргалыг байршилж байгаа газар нь хүргэж өгчхөөд үлдэгдэл мөнгө аваад салах байсааг үздэг нэ. Дараа үлдээ. Одоо л нэг юм жаргал төмрөөд итгэж эхэлж байгаа юм л да. Маргааш нь дахин нэг удаа нөгөө лам дээр байчиход энэ удаа арай жоохон баг үл ойлгомжтой гэх юм уу. Арай гайгүй тайлбар өгдөг. Цаг хугацаа, орон зайг үл хамааран тэр чамайг дагж байна. Өөрт хийсэн нүгэл удам дамжиж үүдэнд ирдэг. Жамтай хорсол гомдол түүнийг шулан болгосон байна. Нүглийн замд саад болсон хэм бүхэн өртөх тул магадгүй тэр хэзээ зогсохгүй байх. За энэ нөгөө нэг те замд нь саад болсон хүн болгон алуулна гэж байгаа штэ те. Тэгэхээр энэ лам ах маань те нөгөө нэг те яг ингээд өөрөө бүр яг энэ хоёрт ингээ амар тус болохоор юм ингээд хилээд шууд тус болчих юм бол өөрөө үхэн гэж бодсон болохоор яг тоочны хариулт өгчихгүй бөөрийг хилээд философи яриадсэн байж штэ. За тэгээ манай хоёр Монголдо очих гээд онгоцонд явж ирсэн чинь төмрөө дахиад л савлуур дээр сууж байгаа жаргалыг зүүдлэх бөгөөд хамгийн гол нь энэ удаад ингээд савлуурынхан дээрх гинж амир онцлогдож харагдаад байдаг. Гэтэ төмрөө бол угаасаа хараалтай зүүдэлж эхлэхээс өмнө ч гэсэн ингэж дүүгээ зүүдэлдэг байсан болохоор тэр гинж энтерт нэх амар анхаарал өгөхгүй одоо тий анзааралгүй өнгөрчөж байгаа юм шиг байгаа юм. Ямар ч л байсан онгоцноосоо бууж жаргалын дочход жаргал нэг хайрцагтай юм гаргаж өгч идэг нь ааваас нь үлдсэн эд зөөс байдаг. Жаргал ерөөсөө өөрөө задлж үзээгүй эхлээд ахыгаа үзэг гэж бодсон юм шиг байна. Төмрөө шууд дотроос нэг дэвтэр гаргаж ирж уншчихад тэрэн дээр нь яг юу байсан бүү мэд өглөө жаргалыг босгоход гараад явцсан ингээд те өөрийнхөө машины бензиний банкыг нь цоолох гээд өөр дээрээ бензин асах гээд хэвтчихэдэг. Аавынх нь тэмдэглэлийн дэвтэр байсан юм шиг л байгаа юм л да. Жаргал тэгээд уншаад эхэлнэ. Ерөөсөө товчхондоо бол сүхээ нөгөө найзуудтайгаа ан хийж явж байхдаа санамсаргүйгээр ойд явж исэн хүн буудаад алдсан болж таарж байгаа юм. Угаасаа нэлийн шүн болцсон байснаас гадна хүн амьд нэх үзэгдээд байдаггүй газар болохоор хүн гэж ерөөсөө төсөөлөг юм шиг байгаа юм л да. Тэгээд эмнэлэг энэ төр дуудаад өгөхийн оронд зүгээр тэнд нь үхэг гэж хайж одоо зүхтааж яхаа мэдгүй паниктэж үлдээгээд тэгээд буцах замдаа эдсэн хүн алнаа гэхчээр нөгөөдүүл нь одоо яахаа энэ төр гэрснэ би за ямар хүн алсан биш сүхэл алаа үсттэй энэ төр балаа юм яриад харна сүхээ жолоог нь мушгиж машинаа усалдуулаад гурван найзынхаа аминд ч бас хүрээд гиснээс гадна хамгийн гол нь өөрөө амьд үлдсэн байна. Ямар их хэмжээний нүгэлтэй зүйл үлдснээ өөрөө мэдж байгаа
Яаж гэсэн энэ үлийн үр надаар л дуусаасай гэж залбирж ирсэн нь ойлгомжтой. Даанч тэгээгүй л дээ хөөрөнд амжицсан штэ. Тэгэл төмрөө энийг нь олж уншчихад өөр дээрээ бензин асгаад шатсан гэрээхээ балгасан дээр амиа орлох зорилготой сууж байгаа байхгүй юу? Жаргал угаасаа энийг нь гадарлцсан байлгүй яах вэ? Араас нь хүрээд ирсэн зогсоох гэж оролдоход би энийг дуусгах ёстой. Нэг л өдөр чиний үхлийг би зүүдлүүл яах вэ? Би л өгчээж энэ их зовлон арилна энтер гэд яг өөрийгөө шатаадгийн даван дээр жаргал ингэж сайхан банцтаж унгаагаад аваад явж байгаа юм аа. Хамтдаа ингэж их юм туулчаад ингэж их хичээчгээд намайг хаяад явах гэждэг та яасан амиа бодсон юм бэ энтер гэд тэг яхав бас амиач бодоогүй л байна л да уг нь чамайг л бодоод байгаа. Гэтэ яхав жаргал нэг тийм нэлээд хүч чадалтай зайран хүн олсон юм байлээ л дээ. Шууд л тэр хүн дээрээ очиж үзүүлэхэд онгод тэнгэрээ авснаасаа хойш ийм муу ёрын зүйлтэй таарч явсангүй миний хэрээс тэрсэн зүйл байна гэж хэлж идэг. Гэсэн ч жаргал ах юм ам дээсэн дөрөөн дээр байгаад байна. Би танаас гуйж байна гэжээж арай гэж нэг юм зөвшөөрүүлээд нэгэн төрлийн зан үйл хэлгүүлэхэр болно. Амны эрдэнэ юм ба. Ээж нь өөрөө ураагаад иртлүүлж болохгүй шүү заяа. Онсноо. Яасан бэ? Хүн биш үү? Зүгха. Хүн буцсан биш үү? Яв. Хүн хараагүй одоо яв. Миний хүү. Ээжийгөө таарч байгаа та. Харин тэгээд их хүний үрээ гих сэтгэл нь амьсгаа ураахтай зэрэгцээд асар их уур хилэн өшөө орсол болж буглараад сүхээд шүглсэн нь ойлгомжтой. Мэдээж тэр бяцхан үлгэдэг хүүхэд нь өөр асран хамгаалах хөнгүүгээр ямар заяанд дуусныг нь хэдүүлээ сая харлаа штэ. Тэгээд би энэ дээр нэг юм overthink хийсэн нь энэ эмэгтэй те ингээд насварч сүнс болцоход сүнсэн биеэрээ хүүхэд дээрээ очисон л бах те. Сүнсэн биеэрээ ингээд хажууд нь байгаад байгаа хэрнээ юу ч хийж чадахгүй минут секунд болгоныг там шиг мэдэрч хүүхдээ амьсгал хурааж байгааг өөрийнхөө нүдээр ингээд харсан л одоо болж таарж байгаа юм л да. Тэгээ ийм зовлон мэдэрсэн хүний сүнс бол үнэхээр л Сүхбэгийн гэр бүлд байж болох бүхий л аимшигтай мэдрэмжүүдийг өгьё л гэж бодох нь ойлгомжтой шүү дээ. Цагаан сүүний нэг хэлхийдэл хатуу бил. Хэл үлдхэн үлээ үртэй хүмүүс андаа таад. Одоо бүх юм дууссан.
За тэгээ ингэж бүх зүйл сайхан болсон ч кино маань дуусахад 20 минут дутуу байна те болоогүй байхгүй юу. Жаргал маргааш орой өөрийнхөө анхны бие даасан загварын шоуга толилуулах гэж байгаа юм байна лээ л дээ. Төмрөөг ирж үзээрэй гэхэд над шиг царай зүстэй хүн дүүгийнхээ нэр хүндэд халдчих байлгүй дээ гэд жаргал бол шууд үгүй дээ. Та миний цорын ганц гэр бүлийн гишүүн шүү дээ. Таныг ирээсэй гэж би хүсэж байна гэд урилга өгж байгаа. Офис руу очихын өмнө зайран ах дээр очиж баярлснаа дахин нэг илэрхийлчихэд шүнжин маргаашийнхаа шоунд бэлдэж хонж байгаа юм байна лээ. Төмрөө угаасаа 50 унд чадахгүй штэ. Хараал дуусаагүй нь ойлгомжтой болчихж байгаа юм. Төмрөө шууд хараалыг зогсоох гээд за балив өстой гэдэг өөрийгөө алах гэж оролцсон ч муужирч явах үед нь яг нөгөө савлууртай зүүд дахин нэг удаа зүүдлэгдгээс гадна байшингийнхан дээд давхарт ингээд нөгөө сүнс чин зогсож идэг. Урилган дээр хаяг руу хамаг л хурдаараа бүр гадуур хувцасчгүй хөл нүцгэн гүүгээд гарнаа. Замдаа чаваас машин дүртэл мөргүүлсэн ч дүүгээ гих сэтгэл нь буцаад босох тэнхлийг нөгснөөр юу ч болоогүй юм шиг босоод гүйжээдэг. Мэдээж маш өндөр байна. Тэгээд хамгийн анхны спешиал шоу болохоор маш олон хүн ирсэн. Үнэхээр сайхан болж өндөрлөлөө.
Галзуу. За тэгээд ревюгээ шууд киноны зохиол надад маш сайн санагдсан гэдгээр эхэлжээ гэж бодож байна. Дөнгөж ихний 3 минутынхаа дотор л тэр нөгөө халбгаа амандаа идэг амар дүрслэлээр эхлээд киноныхоо ерөнхий өнгө төрөх цаашдаа ер нь ямар шүү кино үзүүлэх гээд байна вэ гэдгээ тов тодорхой зарлаадах гэж байгаа байхгүй юу. Тэрнээс гадна кино маань ерөөсөө кредит хэсгийг нь оруулалгүй тоолох юм бол 1 цаг 23 минутын л урттай буюу харьцангуй богино талдаа ерөнхий яг ингээд яах юм бол нэг 83 хуудастай зохиол байгаа юм шиг хэрнээ маш олон үйл явдал айгүй хурдан темптэйгээр өрнөж байгаа хэрнээ. Тэгээ бас яг нэг юм яарах ёсгүй газараа яарсан ч юм уу эсвэл дөрүүдийнхээ хөгжүүлэлтийг хитрхи зунгаарлдуулаад удаацсан ч юм уу тийм юм ерөөсөө байхгүй яг гоё тохиромжтой пейсингээр буюу тохиромжтой хурдаар өрнөсөн юм шиг санагдсан. Мэдээж бас би энийг айгүй хэлээд идэв штэ те аим шиг энүүдээр гол дөрүүд маань үзэгчдэд таалагдах нь айгүй чухал санагддаг гэх. Тэгээд энэ дөрүүдийг дүр биш яг бодит хүн мэтэр мэдэрч хайрлж орчинд нь орж амьдралыг нь ойлгож иж битгий үхчихээсэ гэж санаа зовж түгшүүртэй мөчүүдэд нь түгшин штэ те. Тэгээд энэ үхлийн тойрог маань төмрөө жаргал хоёрын дүрийн уялдаа холбоо конфликт буюу зөрчил энтриг нь ерөөсөө нуршиж зунгаарлдуулгүйгээр цөөхөн сценээр айгүй эвтэйхэн аваад явцсан юм шиг санагдаж байгаа юм. Хэдий аимшиг кино ч гэсэндээ бараг зүгээр тусдаа драм кино байж болох уу хэмжээний чанартай плотыг энэ хоёр дүрийнхээ хооронд үүсгэж байгаа. Дээрэс нь бас энэ хоёр жүжигчний маань жүжиглэлт нь бас айгүй сайн байгаа даа. Зохиол дээрх дахиад нэг хамгийн их таалагдсан юм нь бол төмрөө жаргал хоёрын тэр аимшигт явдлаас хойших амьдралыг ч тэр за бас тэр сүнсний яг яаж явж байгаа юм болцоод ийм хараал эдний удамд үлдээцэн гэдэг плот point одоо за back story-г нь ч гэсэндээ ерөөсөө шууд нэг дор үзэгчдэд асгаад өгчлгүй баг багаар нэмээл ингээл мэдээлэл ингээл баг багаар өгж байгаа юм хугацаанууд нь айгу зайтай байгаад байсан шүү дээ. Тэд нар айгу таалагдсан. Тэр зайнуудад нь ингээд үзэгчд ингээд ургуулж бодоод заримыг нь таамаглаад заримыг нь нөхөж ойлгоод байгаа байхгүй тий. Одоо жишээ нь эхэндээ бол жаргал төмрөө хоёр холбоотой байдгийн байна л гэж ойлгуулж ирсэн. Дараа нь бүр тэр жаргал ахыгаа биш асрамжийн газраа сонгосон тухайн илчилж байгаа юм. Тэр оронд бол энэ төмрөө яг яагаад дүүтэйгээ ингэж харьцаад байгаа юм болоо энэ тэргээд өчнөө юм бодоод яг кинондо engaged болохоос гадна ерөнхийдөө бас энэ дөрүүдтэйгээ илүү ингээд ойрхон болоод энэ дөрүүдийгээ илүү relate-лээд ингээд ойлгоод байгаа тий. За бас тэр зохиол маань яг эхэлсэн зэгтээ дуусж байгаа буюу хараал ааваас охинд нь дамжсан охин нь яг киноны эхлэлд аавынхаа хийжсэн юмыг давтцсан ингээд лупэнд орцсон маягийн сууж байгаагаар нь тий яг л киноныхоо нэрний утгыг харуулж байгаа байхгүй юу. Үхлийн тойрог тий. Зүгээр л за ингээд зохиол нь бол яг юм сайн зохиолд байх бүх чеклистүүдийг хангасан юм шиг санагдсан. Надад бол окей. За тэгээ бас нэг амар сайн санагдсан юм гэвэл одоо sound editing буюу хөгжим за бас янз бүрийн чимээ энтрийн найруулга гэх юм уу да тий. Киногоо бүтнээр нь үзчихэж л таад ойлголоо да. Гэтэ ингээд нэг юм ач холбогдол өгөхгүйгээр үзчих юм бол анзаарахгүй өнгөрчиж болох жижиг саундны деталууд нь надад айгүй эвгүй байсан баггүй. Айгүй сайн байсан. Одоо жишээ энэ төмрөө анх нүрнийхээ боолтыг авж байгаа хэсэг нэг юм ялцгай мах шиг дуурайнагаа амар зааваа. Яг энэ чимээ ингээл энэ сцены үзэгчдийн ингээд нэг юм шокерлыг жоох ингээ айцыг төрүүлэхэд ингээд айгүй нөлөөтэй юм байгаад байгаа байхгүй юу. Жижигхэн ч гэсэн энэ тэ саунд детал нь яг энэ шиг нэг иймэрхүү нэг сүртэй анзаарагдаад байхгүй ч гэсэндээ киногоо амар чимжээсэн уур амьсгалыг нь амар ам оруулж исэн зөндөө юм саундны хөгжимний жишээнүүд байгаа. Тэгээд аим шиг кинод бол хөгжим саунд эффектүүд угаасаа усаагаар шүү дээ. Тэгээд дүгшүүр үүсгэх хөгжмүүд тэгээд жампскэр гарангууд жампскэрээ улам амар болгох зорилготой саундууд тэгээд саундууд нь бол яалчгүй бүр үнэхээр амар байсан та нараа өөрсдөө тэгээд бүтнээр нь үзэхээр ягараа заяа. Надад бол саунд энтер нь бол яг үнэхээр 10-аас 10 байсан. Тэрнээс гадна кастинг буюу дүрийн сонголтууд айгүй сонирхолтой санагдсан. Тэгээд хамгийн түрүүнд бол Ариун Бян бах те. Ариун Бян бах бол яалтчгүй үнэхээр ийм гоё олоотой, зүүн царайтай, цаанаасаа нэг тийм харизмтай, үнэхээр гоё жүжигчин тэгээд бас нэг ийм гоё залуу, гоё ингээд эр хүндээ. Гэтэ at the same time ягаад чи нэг юм яг энэ дүршгэ нэг юм жоохон депрессдсэн эсвэл нэг юм мянган жилийн гуниг нүднийхэн цаана давалгаалж байгаа юм шиг төрхтэй шүү дээ гэж нас. Надад ганцхан тэгж харагдаад идэг юм уу? Яг нэг тийм зовлон үзээд явж байгаа эр хүний дүр дээр нэх гоё таарад яг
гоё харагдаад идгээ ягаад чи. Тэгээд тэгэхээр энэ дүрдээ бүр амар гоё байсан байхгүй. Тэгээд гиснээс нэрээ ах чинь энэ жил 48 өрс юм байл шүү дээ. Ингэж гоёороо 50 одоо 50 руу төгсгийсоо нэрээ. Тэгснээ бас Монголын хамгийн л үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийн нэг болох загвар өмсөгч төгсөгчийг маань сүнсний дүр тоглуулах юм аа. Хамгийн гол нь амар байгаа байхгүй. Төгсөгчээс ингэж амар айн гэж бол нэрээ энэ насандаа төсөөлж байгаагүй явсан юм бэлээ. За бас хэдхэн секунд гардаг ч гэсэндээ миний л хувьд киноны хамгийн амар сценыг манус төгсөн тэр Сүхэгийн эхнэрийн дүр тоглосон Бадмын Эрдэнэ чимэг жүжигчний сонголт бас айгүй сонирхолтой байсан. Игчүүл ерөөсөө ийм дүрлийн дүр тоглодог жүжигчин бол биш шүү дээ. Ёстой тэгээ өмнө нь харагдаж байгаагүй амар дүрхөөр харагдсан ёстой амар байсан. Тэгээд игчийн царайг бараг зүүдлэх бахаа өнөөдөр бүр. Гиснээс нэрээ ерөөсөө энэ ариун бян бахын нүүрэн дээрх мейкапыг ярихаа мартчихж за тэгээ бас төгс игчийн нүүрэн дээрх мейкап энэ төр те анх үзчихэд яг нэг энэ одоо Тайландуудын л хийсэн юм байх шиг байна да. Ийм чанартай нүүр хувиргалт энэ төр гэд бодсон байхгүй юу? Монголчуудаараа хийхгүй байх энэ төр гэж бодсон юм. Тэгсэн чинь хас эрдэнэ гэд Монгол ахын хийсэн бүтээл юм байлээ. Тэ. Алга тааш та нар хас эрдэнэ хаад. Тэг ингээд таалагдсанаа хэлээд ивэл угаасаа дуусахгүй жижиг юмнууд зөндөө байгаад байгаа. Тэгээ эсэргээрээ яг таалагдаагүй юмнууд гэд бодохоор бараг зүгээр нэг юм өө хайчих гээд байгаа юм шиг юм айгүй сонин жижиг юмнууд байгаа юм л та. Надаа энэ Камалагийн дүр ерөөсөө байх шаардлагатай дүр шиг санагдаагүй. Яг за байлаа гэхэд зүгээр нөгөө алуулдаг ахлах юм шиг хальт харагдаал дахиж нэг гараад идэг үхтгэрээ үхдэг дүр байсан болвол зүгээр санагтаад байгаа юм. Манай Төмрөө Жаргал хоёрын драма айгүй чанартай байгаад байгаа шүү дээ. Тэгээд хоёр талын сэтгэл зүгийг нь ойлгох гээд айгүй энэ хоёрынхоо дүрийнхээ ингээд түүхт нь ингээд инвестед болцсон байж идэл тэгээл зүгээр жаргалыг 50 ойлуулчихгүй хаанаас ч юм нэг юм авгаа гараал ирэхээ. Зүгээр яг киногоо бүднэр нь үзэх юм бол та нар ойлгон зав мэдхгүй зүгээр ингээд нэг юм энэ Камала арай л их сценд нэг шаардлагагүйгээр оршоод байгаа юм шиг. Кино маань өөрөө нөгөө Тайланд дөрүүдээ юм ярингууд зүгээр сабтайтл өгчихгүй монголоор дуу оруулсан байсан болохоор ч тэгсэн юм уу нэг юм яг гоё драм киноны сцен шиг Төмрөө уян хоёрын сценд ингээд дотор нь орцсон үзэж байгаа л нэг юм орчуулгатай киноны хүүхээ орж ирээ шаал худлаа нэг юм орчуулган киноны дуу оруулалтын оолгоор яриад байхаар орчноос гаргаад нэг юм төвөгтэй санагдаад исэн юм шиг байна одоо бодох нэ. Тэг угаасаа нөгөө Тайландтай хамтарч хийж байгаа кино болохоор Тайландд өрнөж байгаа үйл явдлууд дээр ядчил ганц Тайланд жүжигчнийг жоохон олон сценд оруулчихъя гэж шахацсан юм шиг айгүй юм илүүц байгаад байсан юм аа зүгээр надад тийг санагдсан шүү заяа. Тэгээ дуу оруулах гэснээс нэрээ тухайн үед театрт үзчихсэн болохоор мэдээдэй л та тий. Театрт гарахтаа хүртэл Тайланд дөрүүд нь юм орчуулган киноны дуу оруулалтын монгол дуу оруулахтай байгаадсан байхгүй юу? Орчноос гаргаад байгаа юм шиг санагдчихсэн юм шиг ч биш угаасаа орчноос гаргаад исэн заяа. Надад бол зүгээр яг Тайландаар нь яриулаад монгол сабтайтлтай байсан болвол надад хамаагүй дээр байх байсан яг нэг юм орчиндоо энэ ертөнцийн уусаад ороод кино ингээд дөрүүдтэй биш бодит хүмүүстэй хамт байгаа юм шиг мэдрэмж авах гээд байгаа штэ тий. Ер нь бол тэр мэдрэмжээс амар гаргаад байсан байхгүй энэ ингээд оруулгал. Харин ингээд яг нэг юм таалагдаагүй юмнуудаа хэлэнгүүт айгуу сони яг нэг юм том юм бас надаа байхгүй байгаа байхгүй. Зүгээр яг нэг юм хувийн нэг юм жижигхэн нэг юм nitpick шитүүд байгаа байхгүй. Тий макро юмнууд байгаа байхгүй. Маш одоо дайжгүй. Ер нь бол бас Монголд бас нэг иймэрхүү ийм хэмжээний аим шиг нөөж болох юм байна штэ тий гэж одоо бодуулахаац одоо тэгж хараалахаац тийм кино тийм аим шиг нэ байла. Тэг за би яг энэ сизнийг эхлүүлснээс хойш хамгийн өндөр оног буюу 10-аас 8 оног энэ кинонд өгж байна. Тэгээ ер нь бол дараагийн дугаарууд дээр нэг тийм хүн амар алдартай бүр яг юм амар мастерпис кино л онцлохгүй бол ерөнхийдөө баг энэ сизний хамгийн өндөр оноотой кино байж магадгүй тэрүүгээрээ дуусч магадгүй гэж бодож байна. Дамитко тий. За тэгээ өнөөдөр минь бичлэг энэ дөрөв өндөрлж байна. Өглөөний одоо хэд 5-аас гэгээ ордог болсон юм уу тий? Биш 5 гэдэг нь оройн 5 юм болоо. Дараачихаа бичлэгээр угаасаа хэдүүлээ тungуудахгүй уулзсан. Тэгээд тийм болохоор төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хэдүүлээ дараачихаа бичлэгээр тungуудахгүй уулзхолохоор төвчээр дахиад тавтаа хэлсэн үү? Дараачих хавшлаар уулзтлаа. Тэр баяртай. Хайртай шүү за. За гомнороо. Гой зүдлэрээ. Let me go, my little buddy's gonna levitate. Nobody get what I gotta say. Remember when I was we on the back of the